Hi guys. Өнөөдрийн бичлэгтээ давтай морил хэрвээ таны айрас яг одоо ингээд улайгаад чимчигнээд юу ч түрхсэн ингээд юм халуун шатсан мэдрэмж аваад эсвэл ингээд батгахчийн ихсээ тах юм бол та энэ бичлэгийг дуусгацаарай. За өнөөдрийн бичлэгээрээ би яг өөрийнхөө хувьд skin barrier гэж ярьдаг хамгаалтын бүрхүүл сайжруулахдаа ямар арь цаашлгаанууд хэрэглэдэг ер нь харуулъя гэж утсан. Гэхдээ ер нь харуулахаасаа өмнө би товчхон ингээд гоё мэдээлэл хүргэе гэж бодоод нэгдүгээрт би сая хамгийн эхлээд бичлэгээ эхлэхдээ хэлсэн яг ямар шинж тэмдэг илэрх юм бол skin barrier буюу хамгаалтын бүрхүүл алдагдсан бэ гэж үзэх вэ гэд шинж тэмдгүүдийг хэлсэн. Миний хоёр дахь мэдээлэл бол би skin barrier-ыг эвддэг зүйлүүд юу байдаг те ямар одоо арьс арчилгаа ч юм уу ямар хэм маяг ямар дараалал арьсны тэр нөгөө хамгаалтын бүрхүүлийг ингээд алдагдуулаад байдаг те тэр тухай хэлээж бодоод 3 дугаарт яг одоо ингээд миний хэрэглэж байгаа энэ бүтээгдэхүүн дотор ямар найрлагууд голчилж байна тэр найрлагуудын тайлбарыг та нартай бэлдсэн байгаа. Энэний дараагаар би яг одоо юу хэрэглэдгийг харуулъя. Энэ бичлэг эхлэхээс өмнө би хамгийн эхлээд нэг unboxing хийх гээд би яг нэг хамгаалтын бүрхүүл сайжруулдаг бүтээгдэхүүнүүдийг ер нь маш их хайдаг. Тийш тэгж жагаад би яг нэг сонголтоо бол нэг төвнөр дээр нэг сонголтоо хийсэн. Би энийг бол зүгээр үнэхээр маш хэрэгцээтэй багц гэж нэрлэсэн. Энэ Laneige-ийн сүн тонер байгаа. Ихэвчлэн яг энэ сет нь яг ийм сетээрээ давхар энэ памптайгаа эсвэл одоо энэ сет маань памптайгаа тэнгүүтээ давхар нэг ийм юмтай заяа. Энэ аим гоё юм. Гэхдээ би хамгийн сүүлийнхийг захиалсан баг. Магадгүй яг энэ хэрэгцээтэй багц ингээд яг ийм багц гарах нь үгүй юу гэдгийг та нар гоё байнгын энэ Instagram руу ороод гоё шалгаад агараа. За энэ ингээд тонер маань ингээд дангаараа нэг юм савлгаатаагаараа байна. Энэ болохоор 170 мг-тай. Бас овоо их юм байна. За энийг ингээд доторхын бол ингээд задлаагүй байгаа юм байна. За энэ бол зүгээр яг ингээд тонер хэлбэрээр ашиглах савлгаан. За одоо ингээд энэ маань ингээд доторх ингээд онгорхоолцсон. Одоо шууд ингээд гарч ирнэ. Гэтэ би зүгээр туршиж үзээ санаачлаа хэдүүлээ харъя. Ямар хуу хэр хөтгөн шингэн байна. Ямар ч үнэр алах. Гарандаа төрхөж үзлээ. Нэг тийм гарын тас төрхсөн юм шиг амар тийм гоё юм чиглэг мэдрэмж өгч байна. За тэнгуүтээ давхар хажууд нь 130 мг-ийн refill нь одоо шууд дахин дүүргэж болох энэ refill нь байна. За энийг болохоор энийг мэдээж дуусгаар нь дахин дүүргээд ингээд энэ савндаа шууд хэрэглэж болно. Хажуугаар нь энэ юу вэ гэхээр pump. Энэ pump маань болохоор мис дээр ашиглаж болно. Одоо энэний толгойг нь аваад шууд энийг хийгээд вау. Ингээд шууд мис цацаж үзье. Ямар хуу цацалтай. Аим гоё юм нөө бутарсан. Ерөөсөө тийм ингээд цоолж очдөг юм байна. Ингээд ийм гоё зөөлөн очиж байна. Цацалт нь бол. За хэрвээ ингэж мис хэлбэрээр нь ашиглаад эсвэл зүгээр ингээд тонероор нь ашиглах гэж байгаа бол энэ refill-ийг юунд ашиглах вэ гэхээр за нөгөө харуулах гэсэн юм маань энэ бүр аймаг гоё юм. Тонер пад дээрээ ингээд чимхүүр нь байна. За энийг онгойлгонгууд. За энэ хідэн ширхэгтэй юм бол 70 ширхэгтэй юм шиг байна. За энэ болохоор шууд ингээд хуурай ингээд хөнгөөд байна. Тэнгүүт энэ хүндөө би бол refill хий гэж бодож байна. Би бол тонер падаар ашиглая гэж бодож байна. За одоо энийг шүтээ шийцгээе. Би амар ихтүүлчихье. За. Энийг би угаасаа нэлийн ихтүүлчлээ энэ доторх шингэнийг нь. Гэхдээ энэ доторх хөнгөн туусан гот нь би дахиад ийм тонер падны ийм хүүн хийчихье гэж бодлоо. Нөгөө нэг хуурай хөнгүүч нь бүгдээрээ ийм нойтон чихтэй тонер пад боллоо. Ийм болохоор нь би үнэхээр хэрэгцээтэй багц гэдэг юм. Энэ бүтээгдэхүүн надад үнэхээр таалагдасаа. Яг одоо гарнаа төрсөн байгаа энэ мэдрэмжийг бол би мэдэрчээд би зөв хурдан нүрээ арилгаад энэ бүтээгдэхүүнийг бүр хурдан туршиж үзмээр байна. За нэгдүгээр би яг шийд тэмдэглэсэн шүү дээ. Арьс ингээд улайгаад, хорсоод, юу ч түрхсэн юм халуун шатсан мэдрэмж аваад эсвэл гинт ингээд батгчин ихсээд, өрөвсөлтэй батганууд ингээд байнгын ихсээд байх юм бол ерөнхийдөө хамгаалтын бүрхүүл алдагдсан байна гэж үздэг юм байна л да. Яагаад хамгаалтын бүрхүүл алдагддаг вэ гэхээр нэгдүгээр хит их гуйжуулалт буюу HA-BHA-тэй гуйжуулалт орно. Дээрээс нь нөгөө ширхэгтэй гуйжуулалт бас орно. Тэгэхээр гуйжуулалтаа хитрхи ихтүүлээд байх юм бол хамгаалтын бүрхүүл алдагддаг. Хоёрдугаарт идэвхтэй орцсон найрлагуудыг одоо хэтрүүлж өндөр найрлагатай, өндөр тунтай хэрэглэх
Тэр идэвхтэй орц найрлага дотор болохоор ретинол орж байгаа, витамин С орж байгаа хгүй юу. Тэгэхээр яг одоо энэ ретинол, витамин С-ийн тун нь хэтэрхий өндөр байгаад тэр өндөр тунтайгаа хэтэрхий олон татамжтай хэрэглээд байх юм бол арсны хамгаалтын бүрхүүл алдагдана гэсэн үг. 3 дугаарт хэд олон бүтээгдэхүүн давхарлах. Зарим найрлагууд ч хоорондоо хашилдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг нь мэдгүй олон дахин өөр хоорондоо хашилдаг тийм бүтээгдэхүүнүүдийг хооронд ингээд холиод олон давхарлаад авах юм бол бас skin barrier алдагдана. 4 дугаарт хит халуун усаар нүрээ угаах. 5 дугаарт хит их угаах. Үсэн цэвэрлэгч маань сульфат агуулсан ч юм уу эсвэл батганы эсрэгч гэдэг юм уу те хитрхи ингээд арсны балансыг нь алдагдуулах хэмжээний тийм хөөсөн угаач хэрэглээд байх юм бол бас одоо баланс нь алдагдаад арсны хамгаалтын бүрхүүл нь эвдэрнэ гэсэн үг. Арсны байгалийн тослогжлтыг нь алдагдуулаад байна гэсэн үг. За дараа нь ерөнхийдөө бол юм орчин орж ийн л доо. Энэ орчин дотроо яг ямар орчин бэ гэхээр хит хуурай, салхитай, тоостой, бохирдолтой гэд иймэрхүү агаар бас л мөн адилхан арсны хамгаалтын бүрхүүлийг алдагдуулж яадаг. Энэ маш чухал зүйл. Нарны хамгаалалт хэрэглэхгүй байх. За нарны хамгаалалт гэхээр нарны яг UV хит ягаан туяа арсны хамгаалтын бүрхүүлийг гэмтээж яадаг. Тэгэхээр нарны тосоо дүрхэх ч юм уу эсвэл одоо нарны патчууд эдэн штэ юм бүр ингээд бүтэн юм наалтууд одоо тийм наалт хэрэглэх ч юм уу сар хүчтэй малгай байнга өмсөх ч юм уу те ямар нэгэн байдлаар тэр одоо нарны хит ягаан туянаас хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр нарны тосыг бол заавал түрхэх ёстой гэж бол зөвлөдөм байлээ. За хамгийн сүүлд болохоор хүүхэн өөрөөс нь шалтгааллах юм орж ийн стрессдэх, нойр дутуу, ус багуух, дааврын өөрчлөлт гэдэг эднэр бас хамгаалтын бүрхүүлийг эвдэж идэм байна. Үндсэндээ бол арьс нэмгрээд улайгаад хорсоод ингэснээрээ эмзэг болоод эмзэг болснороо хамгаалтын бүрхүүл алдагдчихэт юм байна л да. Ингээд бодохоор би яг өөрийнхөө зүгээр амьдралынхаа энэ одоо туршлагаасаа хэлэх юм бол хамгаалтын бүрхүүл сайжруулдаг бүтээгдэхүүн бүр хүнд заавал байх хэрэгтэй байгаа. Бид нар угаасаа л ингээд гадаа гарч ийн, стрессч ийн. Заримдаа нарны тосоо түрхээ мартчихээн. Ингээд ийм өдөр тутмын юм хэм маягууд байнгын л арсны хамгаалтын бүрхүүлийг гэмтэж юмнууд байгаа аахгүй юу. Дараагийн миний бэлдсэн бол одоо миний хэрэгэлдэг энэ арьс арчилгаан дотор голчлон ордог тэр найрлагуудаа эхнээс нь ахуулаад тайлбарлаж өгье. Нэгдүгээр ceramide. Ceramide нь яг skin barrier талдаа бүр маш хамгийн чухал найрлага гэж явдаг. Арсны эсүүдийг яг юм цемент шиг тоосох шиг хооронд нь байрж тогтоож юм батбүх болгож өгдөг яг тийм үйлчлэгийг цаагаараа хийгээд байгаа гэсэн үг. Тэгэхээр ceramide нь ямар үйлчлэгийг биднэрт үзүүлж ийнвэ гэхээр бидний одоо энэ байгаа энэ чигийг алтхаас хамгаалдаг. Skin barrier-ыг сэргээж өгдөг. Эмзэгшлийг багасгадаг. Тэгэхээр улайх, захтнаа, хорсох ч юм уу тэр бүх одоо өрөвслүүд дарагнаа л гэсэн. Хамгийн сүүлд нь бол хуурай шилтийг багасгадаг. Энэ нь одоо арьсыг илүү л уян хатан болгож байна л гэсэн. Хоёр дахь найрлага маань PDRN. PDRN гэдэг үг маань өөрөө маш урт үгний давчлалгаа. PDRN бол ерөнхийдөө арьсны хүн түлжилтийг дэмжиж сэргээж өгдөг тийм найрлага гэсэн үг. Яг ямар үйлчилгээ бидний арьсанд үзүүлж ийнвэ гэхээр хамгийн нэгдүгээрт нөхөн сэргээх. Энэ юу гэсэн үг вэ? Гэмтсэн арьсыг маш хурдан нөхөн сэргээж өгөхөд тусалдаг гэсэн үг. Чигшүүлт нь бас л өрөвслийг намдааж өгдөг. Одоо эмзэг цочирсан тэр арьсыг намдааж өгдөг гэсэн. Үрчлэгийг багасгаад арьсыг гоё чангалж өгдөг тийм найрлага байгаа. За 3 дахь миний энэ одоо бүтээгдэхүүнүүдэд голчлон орсон найрлага бол гиалуроны хүчил байгаа. Арьсанд байх ёстой хамгийн суур, хамгийн хэрэгтэй найрлага гэж үздэг. Гиалуроны хүчлийг хэрэглэснээрээ одоо тэр байгаа ус чигийг нь бүр илүү их өөртөө ингэж татах тийм чадвартай юм байна л та. Тэгэхээр бидний арьсанд яг ямар үйлчлэгийг үзүүлж байна вэ гэхээр гүн чийшил өгдөг. Тэр нь юу гэсэн үг гэхээр ер нь арьсанд ингээд дотроос нь пламп буюу нэг юм дүүргэж өгдөг гэсэн үг. Мэдээж гүн чийшүүлж байгаа учраас хуурай шилтийг багасгаж өгж ин гэсэн үг. Үрчлийг төр зурл ингээд тэнэлгэж өгд юм бэлээ. Төр зур шүү. Тэнэлгсэн арьс ингээд барьдаггүй гэсэн. Төр зур гоё ингээд тэнэлгээд өгнө. Хамгийн сүүлд нь бол энэ гиалуроны хүчлийг босод өөр бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхэд одоо тэр бүтээгдэхүүний шингэлтэйг нь сайжруулад гоё дэмжиж өгд юм үйлчилгээг нь. Дараагийн найрлага бол пантенол. Пантенол маань skin barrier-ыг сэргээхэд дэмждэг маш чухал бас найрлага.
яг ямар үйлчлэгийг бидний арьсанд үзүүлж байна вэ гэхээр хамгаалтын бүрхөглийг ингээд засаж өгдөг гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр гэмтсэн хамгаалтыг хурдан сэргээж өгдөг. Бас л гоё тайвшруулна. Тэр улаагаад, хорсоо, загтнаад, зочирсон, цочмог тэр арьсыг гоё намдааж өгнө. Чийгшүүлнэ. Чийгшүүлэх дотор болохоор усыг өөртөө татаад тэг барих чадвартай юм байна. Арьсны одоо тэр үүсэн байгаа тэр шарахыг эдгэхэд тусалдаг. Энэ нь одоо магадгүй батганы дараах сорив ч юм уу, урсан ч юм уу тэр тохиолдолд арьсыг айгүй хурдан нөхөн төлжүүлэхэд тусалдаг. Сүүлээсээ хоёр дахь найрлага маань болохоор NAD. За энэ NAD нь бол одоо ерөнхийдөө маш алдартай болоод байгаа юм найрлага байгаа шүү дээ. NAD нь бас л айгүй урт үгний товчлол. NAD-г өөр юм амархуугаар тайлбарлах юм бол бидний бүхэл биений эсүүдэд байх ёстой тэр нэг найрлага юм байна. Тэнгүүт энийг ерөнхийдөө ингэж тайлбарлалт юм лээ. Эсийн батарей, энерги гэж ер нь тайлбарлалт юм байна. NAD-г. NAD-г ингээ өгөөлөх юм бол бид нар гоо ингээ цэнэглэгдээл байна гэсэн. Бид нарын тэр одоо эд эсүүд. За ямар үйлчлэгээ үзүүлж байна вэ гэхээр эсийн энергийг нэмэгдүүлнэ. Энэ нь одоо бас л одоо арьсны нөхөн төлжилтийг нь дэмжиж гинэ л гэсэн. Үрчлээ арьсны тэр одоо сулралт ч гэсэн гоё нөлөөлнө. Нарнаас авсан тэр одоо гэмтэл, стресснээс үүдэлтэй тэр гэмтлүүдийг гоё юм засаж өгд юм байна. Хамгийн сүүлд нь бол арьсыг маш гоё юм гэрэлтүүлд юм бэлээ. Арьс угаасаа юм нэг хуурайшхаараа ч юм уу эсвэл юм нэг ядарсан арьс чинь нэг л тийм гундуу харагдаад идэв штэ. Тэнгүү тэр гундуу арьсаа гоё юм гэрэлтүүлж өгдөгөд тусалтай юм байна NAD маань. За хамгийн сүүлийн найрлага маань пептид. За монголоор угаасаа пептид л гэж ярьдэн штэ. За пептид маань ямар үйлчлэгийг яг үзүүлж байна вэ гэхээр коллагений үүсэлтийг нь дэмжиж өгдөг. Коллагенийг дэмжснээрээ арьс гоё чангараад унжалтанд ч ихсэн гоё нөлөөлт юм байна. Үрчлэг багасгаж өгнө. Skin barrier-ыг дэмжинэ. Skin barrier-ыг илүү бат бөх болгоход нь гоё тусалт юм байна. Хамгийн сүүлд нь бас л гоё тайвшруулна. Одоо тэр өрөвсөд байгаа өрөвслийг нь гоё намдааж өгдөг. Энэ найрлагуудыг гоё ингээ хамтд нь хэрэглэснээрээ ямар арьстай болох вэ гэхээр маш гоё юм чиглэг, чигээр дүүрсэн, эрүүл, гүлгэр гөлчгөр одоо тийм арьстай болно гэсэн үг. За ингээд миний яг бэлдсэн мэдээлэл дууслаа. Одоо тэгвэл эднэрийнхээ яг амьдрал дээр яаж хэрэгжүүлд юм бэ те? Одоо тэргээ гоё хуваалцъя. Дээрэс нь би бүтээгдэхүүнээ бас юм хоёр англи гэж утсан. Нэг нь болохоор би энэ бүтээгдэхүүнийг дахиж худалдаж авна буюу buy. Нөгөөх нь болохоор би дахиж худалдаж авахгүй buy гэдэг юм buy. За ингээ buy гэсэн юм хоёр юунд би бол хуваагаад та нарт хэлчихэд их юм бол бүр илүү ойлгомжтой гоё байх. За эхлээд би арьсныхаа яг бүтэц бэкграундыг нь эхлээд гоё хэлчихье. Миний арьс бол маш хурай, эмзэг, нимгэн. Дээрэс нь би одоо ингээ 30 гарчихсан. Сэвх нөсөө толб бүр юм цэгэн нөсөө сэвхнүүд бүр маш их бүр ингээ нүрээр битүү тархацсан. Үрчлээнүүд бол яг үнэхээр үүсэж гин. Одоо нөө хэлхсэн үрчлээнүүд, духны үрчлээ, нүдний доотлол үрчлээ, энэ смайлын үрчлээ те эднэр бол ингээ үүсэж байгаа, үнэхээр үүсэж байгаа. Дээрэс нь би энэ хамарны хоёр талаараа ингээ нүхжилттэй, хамарн дээр хар батхтай ийм арьс байна. Тэгээ батг гарах бас амар дуртай зав. Ямар нэг ингээл нэг юм болохгүй юм хэрэглэхэл юм бол өө чи ингэсэн үг гээл шууд батг гараад ирдэг. За би яг ийм арьстай хүн байгаа. Клинсерээс явчих гэж бодлоо. Арьс арчилгаа хийдэг тэр дараалалаараа явчих. За яг хөөсөн угаагч тал дээр болохоор би маш зөөлөн хөөсөн угаагчийг бүр өдөр тутмынхаа рутиндээ хэрэглэдэг. Заавал одоо нөө skin barrier алдагдчихлаа. За зөөлөн угаагч хэрэглэе гэхгүй би угаасаа байнгын юм зөөлөн угаагч хэрэглэдэг. За яг одоо байгаа ийм 3 зөөлөн угаагч байна. Энэ Rovectine гэлэн угаагч. Гэлэн угаагч чинь бас айгуу гоё зөөлөн гэж явдсан шүү дээ. Энэ бол тийм гэлэн угаагч. Энийг би дахиж худалдаж авах уу гэвэл амнаа. За энэ Biplane маань энэ угаагч болохоор ийм шаврын юм шиг нэг тийм тэгж харагддаг. За энийг бол би дахиж худалдаж авах уу гэвэл амнаа. За дараагийнх нь энэ Round Lab-ийн гоё юм чийгшүүлдэг угаагч байгаа. Зүгээр юм гоё чийгшүүлдэг угаагч, эсвэл гоё юм зөөлөн гэлэн угаагч юм уу те. Би өөрийнхөө тийм л угаагчийг илүү үздэг болсон. За энэ Round Lab-ийн энэ угаагчийг авах уу гэвэл надад нэг тийм амар сүртэй гоё санагдаагүй яг үнийг хэлэхэд. Тэгэхээр би дахиж худалдаж авахгүй. Тэгэхээр шууд тонер руу орчие. За тонер дээр маань болохоор надад 4 төрлийн харуулах тонер байна. 2 нь PDRN-тэй, 2 нь болохоор ceramide буюу ийм сүүн тонер байгаа. За эхлээд PDRN-ээс эхэлчихье. За PDRN дээр болохоор Nambucine PDRN байгаа. За одоо би шууд та нарт найрлагыг хэлээ авчи. Би өмнө нь одоо гол найрлагуудаа би та нарт тайлбарласан шүү дээ. За энэ одоо Nambucine энэ PDRN-тэй тонер маань болохоор
NAD-тэй, пептидтэй, тэгээд PDR-тэй. Бүр амар гоё найрлагуудтайгаас тэ. Яг ингээ гол найрлагууд нь арьсыг маш гоё юм чиглэг, гэрэлтсэн нэг л тийм гоё болгочтой. Тэгэхээр энийг би дахиж худалдаж авах уу гэвэл авнаа. Дараагийн PDR-тэй тонер маань болохоор Heavy Blue байгаа. За энэ Heavy Blue-гийн энэ тонер маань болохоор уг нэгэ дээр нь харах юм бол нэлээд гоё юм тайвшруулах үйлчилгээтэй бас найрлагууд голчлон орцсон байдаг. Хүмүүс амар сайн мэддэг одоо Scintilla байна, Heart Leaf байна те. За энэ найрлагууд чинь бас л уг гоё арьсыг ингээ тайвшруулад өрөвслийг нь дараад, цочрлыг нь дараад те бас л нөө скин бариа сайжруулах юм шиг санагдаж байгаа боловч би танарт өөрийнхөө арьсын бүтцийг хэлсэн шүү дээ. Би маш хуурай, эмзэг, нэмгэн арьстай. За тэнгуут надад дан ганцхан одоо Scintilla, Heart Leaf нь багтаад идэг. Би өөрөө яг амьдрал дээр юу бол Scintilla, одоо тэр Heart Leaf-тэй тиймэрхүү найрлагатай тонер, серум гэд хэрглэж исэн. Гэхдээ яг хангалттай санагдахгүй байгаа надад. Ерөөс хангалттай биш. Магадгүй тослог арьстай эсвэл холимог арьстай хүнд гоё тохирдог байж магадгүй. За тэгээд энэ Heavy Blue-гийн энэ PDR-тэй тонерыг бол би дахиж авахгүй. Яа тэгэхээр надад юм хангалтгүй санагдаад байгаа юм. Дараагийн тонер маань болохоор энэ Anua-гийн Ceramide-тэй тонер байгаа. Энэ бол үнэхээр арьсны хамгаалтын бүрхүүлийг маш гоё дэмжиж өгөөд үнэхээр сэргээж өгдөг. Дээрээс нь арьсыг бас л тэр гоё юм гэрэлтсэн. Тэгээ нөө баг зэргийн бас юм өсөө талмуудыг ч гэсэн юм бүдэгсэхэд гоё юм дэмжиж өгөөд тусалж өгдөг юм. Тэгэхээр олон юм үйлчилгээг нэгэн зэрэг хийгээд байгаа. Тэр нь бүр үнэхээр гайхалтай. Дан ганцхан цайруулахгүй. Дан ганцхан арьсны хамгаалтын бүрхүүлийг сайжруулахгүй эсвэл дан ганцхан чигшүүлэхгүй. Бүр тэд нар бүгдээрээ нэг зэрэг ингээ зохицолцсон бүр. Энэ тонерыг би дахиж худалдаж авах үйл аавна. Будааны тонерүүд ч гэсэн дотроо хуурай арьсан зориулсан, тослог арьсан зориулсан гэд байдаг штэ. Энэ бол миний бодлоор энэ бол тослог арьсанд ч тохирхон, хуурай арьсанд, холимог арьсанд бүх төрлийн арьсанд тохирохоор санагдсан надаа. За дараагийн тонер маань болохоор миний хамгийн сүүлд авсан тонер байгаа. За энэ тонер маань болохоор Laneige. Та нар ингээд дээдлийн үгийг нь харах юм бол Ceramide пептидтэй тийм сүүн тонер байгаа. За энэ үнэхээр хуурай арьсанд бол үнэхээр бүр гайхалтай. Бүр үнэхээр гайхалтай. Монголд яж хахад нь яг энийг зардаг газар ч гэсэн баг бэдгүй мөлий. Би үнэхээр хоёрхан газар харсан. Тэгээ нэг нь болохоор би Emerald Beauty-д харсан. Тэгээ би нэг Emerald-ээс авсан. Тэгээ үнэхээр маш ховор, Монголд бүр үнэхээр ховор зарагддаг. Энэ тонер надад таалагдсан бол үнэхээр таалагдсан. Энэ үнэхээр нэр за энэ Anua энэ хоёр бол одоо яг ингээд харьцуулах юм бол энэ илүү бүр ингээд чигшүүлж байгаа юм шиг санагдсан. Тэгээ би энийг бүр ингээд 2 3 давхарлсан ч надад бүр ингээд болоод байдаг. Ер сүүн тонер чинь бас жоохон юм нөхсөв бөглчгөө ч юм уу бас жоохон юм нэг аюултай штэ. Батга гаргаж байгаа. Гэхдээ энэ хоёр бол үнэхээр үгүй. Батга гаргадгүй мөлий. За энэ бол үнэхээр миний хамгаалтын бүрхүүлийг дэмжиж өгчгөөд үнэхээр сайн туслаад нөхөн төлжилтийн маань ч гэсэн үнэхээр гоё дэмжиж өгч байгаа. За тэгээ энийг би дахиж худалдаж авах үйл аавна. Дараа нь серум ярьчих. Эхний серум болохоор энэ Anua-гийн Ceramide-тэй серум байгаа. За энэ серум бол би танарт өмнө нь угаасаа бичлэгүүдэд зөндөө л хэлж ирсэн. Энэ Ceramide-тэй серум маань арьсны хамгааллын бүрхүүлийг сайжруулна, нөсөө талбыг бүдсэхэд туслана, маш гоё чийгшүүлнэ, үнэхээр сайн чийгшүүлдэг. Тэгээ мейкапын өмнө түрхэж гэсэн үнэхээр гоё ингээ юм тохирдог. Тийм серум байгаа. Нэг тийм snail шиг бүтцтэй. Snail-ийн essence серумнууд чинь нэг юм таталтангууд нэг юм spider шиг ингээд нэг наалтаад идэв штэ. Тийм. Тэгтээ арьсан дээр ингээд түрхснээ дараа наалтдаггүй. Ерөөсөө тийм наалдах мэдрэмж байхгүй. За энийг би дахиж худалдаж авал амнаа. За дараагийнх маань доктор Altea-гийн хулснаас гаргаж авсан бүхэлдээ бүр үнэхээр гоё чийгшүүлдэг. Дээрээс нь арьсан яг тэр нэг бүтцийг нь сайжруулахад нь гоё ингээд дэмжлэг үзүүлдэг тийм серум байгаа. Маш гоё чийгшүүлдэг. Тэгээ энэ дээрээс нь ерөөсөө тийм батга гаргадаггүй, нөхсөв бөглдөггүй тийм бүтцтэй юм байлээ. Тэгээ би энийг дахиж худалдаж авах гэвэл амнаа. За дараагийн серум маань болохоор NAD пептидтэй ийм бустинг серум байгаа. За энийг би дахиж худалдаж авах гэвэл би үнэхээр мэдэхгүй байна. Тэгэхээр би зүгээр худалдаж авахгүй дээр оруулчих. Яагаад гэхээр бүр амар сайн гэдэг нэм мэддэхгүй тийм гоё өөрчлөлт бол надад нэг тэгж бол санагдаагүй. За дараагийнх нь болохоор энэ зүгээр юм аялын савлгаатай Round Lab-ийн чийгшүүлдэг ампул байгаа. Энэ чийгшүүлдэг ампулыг би дахиж худалдаж авах гэвэл үгүй. Надад нөгөө хангалттай л санагдахгүй байгаа. Магадгүй тослог арьстай, холимог арьстай эсвэл над чиг ийм одоо хуурай арьстай мөртлөө бүр хитрхи их юм асуудалгүй тийм арьсанд бас болох байж магадгүй. Тэгэхээр би бол энийг хувьдаа авахгүй. За хамгийн сүүлийн ампул маань болохоор энэ Ample N-ийн Ceramide-тэй ампул байгаа. За энийг би дахиж худалдаж авах гэвэл авнаа бүр 100% аавна. Энэ
үнэхээр гоё чийгшүүлдэг, арьсны хамгаалтын бүрхүүлийг дэмжиж өгдөг. Дээрээс нь бас юм гоё юм нөгөө арьсыг гоё чангалахад бас тусалдаг. Дээрээс нь гэрэлтүүлдэг. Одоо шууд ингээл витамин С юм уу, niacinamide шиг ингээд шууд юм үйлчлэгээ үзүүлэхгүй ч гэсэн цаагаараа хамгаалтын бүрхүүлийг сайжруулангаа арьсыг бас юм гоё гэрэлтүүлээд өнгийг нь сэргээж өгдөг юм. За энэний дараагаар шууд тос руугаа орчие. За эхлээд би энэ ануагийн энэ тосыг ярьчих. Энэ ануагийн тос маань болохоор ceramide-тэй, пантенолтой ийм тос байгаа. Энэ үнэхээр хамгаалтын бүрхүүлийг бас гоё сайжруулдаг, дэмжиж өгдөг, бас батг гаргахдаггүй тийм найрлагатайгаа. Яг хамгаалтын бүрхүүл сайжруулдаг гэдэг тал дээрээ угаасаа энэ хоёр тос бүр bestтэй ордог. За энэ хоёрын бол аль нь илүү үл мэдээж энэ. За дараа нь бол энэ яг арьсны асуудал нь арьсны хамгаалтын бүрхүүл нь одоо тийм ч амар гэмтээгүй баг зэргийн дөнгөж гэмтэж байгаа бол энэ бүр амар гэмтсэн юу ч түрхээ бүр болж бүтэхгүй байх юм бол угаасаа энэ бүр үнэхээр солонгостой бүр үнэхээр бест гэдэг. За ануаг болохоор би дахиж худалдаж авах үйл авнаа. Энэ аавна. Гэхдээ бүр илүү хүсэж байгаа болохоор би дараа нь энийг авсан. За энэ бол үнэхээр бүх юмны аврал тос. Би энийг бас түрүүн өнөг ланежиг авсан энэ инэрлээс авч ирсэн байхгүй юу. Тэгээ би энийг анх авчаад инэрлийг харчаад бас ямар сонин ингээд нөө олон газар юусаа оруулж ирдэггүй ямар сонин содон бүтээгдэхүүнүүд оруулж ирдэм бэ, зардым бэ гэж би харж байсан байхгүй юу. Энэ тостон дээр маань болохоор энэ үнэхээр бүх юмны аврал, энэний наан бүр юу ч дүрхсэн хамгийн сүүлд нь энийг сайхан ингээд зузаан дүрхэхэд бүр маргааш өглөө маш гоё юм арьс зөөлөн булбараа. Тэгээ яг л нэг юм одоо нөө гарцсан байгаа тэр батга матхны өрөслийг нь бас бүр ингээд даарцсан ч юм уу тийм болоод гоё сэрдэг энэ тосыг дүрхэхээр. Тэгээ би энэ тосыг бол дахиж худалдаж авах бол дандаа авна гэдэг дээр бүр оруулмаар байна. Энийний дараа болохоор надад 2 PDR-тэй юм тос байна. За эхнийх нь болохоор би heavy plug ярьчих. За энэ heavy plug-ийн PDR-тэй тос болохоор би дахиж худалдаж авах гэвэл авахгүй. Бас л нөгөө нэг би нөгөө хангалтгүй санагдаад байгаа. Уг нь бол энэ үнэхээр гоё юм зөөлөн хөнгөн бүтэцтэй тийм тос байлээ. Тэгэнгүүт надад хангалтгүй санагдаад байгаа. Тэгээ би худалдаж авахгүй. Гэхдээ миний бодлоор тослог холимог арьсанд бол үнэхээр гоё. Яг тэр PDR-ын чугаас нөхөн төлжилтийг сайжруулна шүү дээ. Нөхөн төлжилтийг сайжруулснараа хамгаалтын бүрхүүлийг нь бас дэмжиж өгöd байгаа. Тэгэхээр PDR нь бол бас нэг гол найрлагуудын нэг. Тэгээ би энэ тосыг надад жоохон хангалтгүй санагдаад байгаа болохоор би дахиж худалдаж авахгүй. За дараа нь энэ ануагийн PDR-тэй тос байгаа. За энэ тосыг би дахиж худалдаж авах уу гэвэл авна. За би энэ тосыг болохоор яг ямар нөхцөлд хэрэглээд байна вэ гэхээр одоо нөгөө энэ тосыг болохоор би яг шөнө унтахтаа хэргэлчээд өглөө болохоор би будахынхаа өмнө ч юм уу эсвэл будахгүй байсан үедээ ч гэсэн би өглөө болохоор энэ тосыг хэрэглээд байгаа. Энэ тос илүү ямар үйлчлэгийг яг ингээм амьдрал дээр надад арьсан дээр маань харуулад байна вэ гэхээр глови. Илүү глови талдаа тос үйлчлэгийг үзүүлээд байгаа. Юу нь бол ингээд тос түрхчээр чи нэг юм мат жимшиг, эсвэл юм бүсгэр жимшиг нэг тийм төгсгөлтэй ер нь хөвчлэн байдаг шүү дээ. Тоснууд ч төгсгөл нь. Гэхдээ арай чүт жоохон нэг тийм глови төгсгөлийг энэ өгдөг. Чүт глови. Хитрхи тийм юм тослог мослог бол биш. Чүт нэг тийм глови төгсгөлийг энэ өгдөг. Тэгээ би энэ тосыг худалдаж авна. Надад бол таалагдсан. Би дараагийн яг авах тосоо бол бүр ингэ тооч хэлсэн байгаа. Тэр бас солонгост үнэхээр алдартай. Бүр эмийн санчууд хүртэл зөвлөдөг бүр тийм тос байгаа. За энэний дараагаар skin barrier дээр бүр ингэ ярьж болохгүй байхын аргагүй зүйл бол нарны тос. За нарны тос яг одоо надад харуулах нарны тос гэх юм бол 5 нарны тос байна. За эхнээс нь хулаад хэлье. За энэ skin 1004-ийн нарны тос байгаа. Энэ нарны тос маань болохоор ерөнхийдөө гоё чигшүүлэх үйлчлэгээтэй нарны тос байгаа. За би энийг дахиж худалдаж авах уу гэвэл авахгүйдээ оруулчих гэж бодсон. Энэ болохоор бас л надад одоо хангалтгүй санагддаг болчихсон. Хангалтгүй ингээд уг нь аим гоё найрлагатай. Ерөөсөө цагааруулдаггүй, хуурайшуулахгүй гоё чигшүүлдэг. Гэтэ хангалтгүй санагддаг болчихсон. Уг нь энэ миний баг одоо 4 дахь би савлгаа руугаа орсон байгаа. За дараагийн нарны тос маань болохоор энэ Round Lab-ийн гоё чигшүүлдэг юм нарны тос байгаа. За энэ нарны тосыг би дахиж худалдаж авах уу гэвэл аавна. Надад бол ерөн зүгээр санагдаад байгаа. Мейкапын өмнө ч тэр зүгээр мейкап хийхгүй үедээ түрхэд ч айгу зүгээр санагдаад байгаа. Нэг тийм одоо байгаа миний арьсны бүтцийг ерөөсө муудахгүй байгаа. Зарим нарны тоснууд ч хэдий ингээ сайн нарны тос ч гэсэн өөс хүн хүний арьс чинь өөр штэ. Тэнгүүд яг тэр хүндээ тэр нарны тосны үйлчлэг нь хэдий сайн ч гэсэн одоо нөгөө одоо байгаа арьсан дээр нь
нөхцөл толбыг нэгсгээд, эсвэл өвчлөлийг нэгсгээд, эсвэл арьсны хамгаалтын бүрхүүлийг нь муудгаад ингээд нэг юм одоо байгаа нөхцөл байдлыг нь жоох юм дордуулаад байдаг бас тийм нарны тос байна. Хэдий үйлчилгээ сайн ч гэсэн. Яг надад бол энэ бол болоод байгаа. Яг ингээд одоо байгаа нөхцөл юм нь ерөөсөө муудахгүй байгаа. Тэгэхээр би нэг зүгээр яг дахиж худалдаж авах дээр оруулчих. Дараагийнх маань болохоор ялгарны хүчилтэй нарны тос байна. Энэ нарны тос маань болохоор бас л гоё юм чийгшүүлдэг. Ямар ч тийм цагааралт өгдөггүй тийм нарны тос байгаа. Гэхдээ би энэ нарны тосыг дахиж худалдаж авах үйл би авахгүй дээр оруулчих гэж бодлоо. Нэг тийм зарим тохиолдолд нүдтэй хэд орхон төрчихөж жоохон нүд хорсох ч юм уу нэг тийм мэдрэмж аваад байдаг. Гэхдээ би л хитрхи эмзэг болохоор шүү. Би л хитрхи эмзэг. Дараагийн нарны тос болохоор Ануагийн энэ бас чийгшүүлдэг нарны тос байгаа. Энэ бас ерөөсөө ямар ч цагааралт, цайралт өгдөггүй тийм нарны тос байгаа. За энэ нарны тосыг дахиж худалдаж авах үйл би аавна. Өстой бүр үнэхээр аавна. Бүр одоо байгаа нөхцөл байдлыг маань илүү бас сайжруулахад туслаад байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрүүлээд байгаа болохоор дараагийн нарны тос болохоор энэ Анисагийн энэ нарны тос байгаа. Энийний бүтцэн нэг тийм сүүн бүтцтэй байхгүй юу? Ийм шингэн сүүн. Тэгээ тэнгуут энийг би бол дахиж худалдаж авах уу гэдэг гэвэл би дахиж худалдаж авахгүй дээр оруулчих. Яагаад ч юм энэ нарны тос нэг тийм хитрхи үнэртэй. Тэгээд ийм нэг ойл гэдэг шүү дээ тий. Төгсгөл нэг тийм ойл шиг санагдаад давхаргүй үсгээд байгаа юм шиг нэг тийм санагдаад бөглөрөөд байгаа юм шиг жоохон нэг тийм мэдрэмж өгөөд байгаа надад. Эдий одоо би хуурай арьсаж гисэн мэдгүй юу нь болохгүй байгаа. Надад тэр мэдрэмж нь үнэр нь таалагдахгүй байгаа. Одоо би яг ямар рутин яг хамгаалтын бүрхүүл сайжруулах дээр хэрэглээд байна вэ гэхээр за эхлээд төвнөр дээр маань бол би яг энэ хоёрыгоо ээлжлээд түрхээд байгаа. Би тэгээ яг та нарт энийгээ би яг энтэй ингэж л хэрэгэлдэг гэж одоо итгэж хэлж чадахгүй. Би яг эднэрийн хамгаалтын бүрхүүл сайжруулнаа л гэх юм бол одоо яг энэ хоёр серумныхаа аль нэгийг сонгоод тэгээд нөгөө таалагдж байгаа тэр серумнуудаас нэгийг сонгоод тэгээ араас нь бүр заримдаа серумаж түрхэд амплаж хүртэл түрхчихдэг. Одоо жишээ нь энэ хоёр серума би аль нэгийг түрхэнгүүтээ араас нь бүр энэ ампла хүртэл түрхчихдэг би. За ингэчээд би хэрвээ шүн бол би яг энэ тосоо түрхдэг. Өглөө бах юм бол би яг энийг түрхээд байгаа. За тэгээд өглөө байх юм бол би ерөнхийдөө энэ болон энэ хоёр нарны тосныхоо аль нэгийг түрхээд байгаа. Гэрээс ерөөсө гарахгүй юм бол би гэртээ яг энэ хоёроо түрхээд байгаа. Тэгээд би дуусгая л гэж бодсон. Одоо би энийг нөгөө дахиж худалдаж авахгүй энийг худалдаж авахгүй гэсэн шүү дээ. За энэ дээр маань болохоор би энийг бол тэгэл одоо төнөр пад шиг ашиглаад хөвн шингээж агаад наан арчдаг ч юм уу би бол тэгж ашиглаад байгаа. Энийг бол зүгээр дан хүзүүндээ ашиглаад байгаа. Иймэрхүү байна. Яг иймэрхүү маягаар скин кэрийн бичлэгийг явуулбал та нарт ямар санагдаж байна? Эсвэл санаа оноо юу байна? Гоё хуваалцаарай, комментоор бичээрэй. Тэгээ таалагдсан бол лайк, subscribe битгий мартаарай. Тэгээ дараагийн бичлэг хүртэл баяртай.